Дэлхийн хамгийн аз жаргалтай 15 улс. Аз жаргал гэж яг юу вэ? Хүн бүр үүнд өөрөөр хариулах байх. Тэгвэл нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын аз жаргалын түвшнийг албан ёсоор хэмжиж жагсаадаг байна. Тэд үүнийг тухайн улсын нэг хүнд ногдох дотоодын нэг бүтээгдэхүүн буюу эдийн засаг, нийгмийн дэмжлэг, иргэдийн эрүүл урт наслалт, хувийн эрх чөлөө, өгөөмөр сэтгэл болон авилгын түвшин гэсэн 6 үндсэн шалгууруудыг иргэдийн өөрсдийнх нь амьдралын сэтгэл ханамжийн үнэлгээтэй харьцуулан гаргадаг. Өнөөдрийн видеогоор бид 2026 оны байдлаар дэлхийн хамгийн аз жаргалтай 15 улсыг танилцуулах болно. 15. Австрали. Австрали улс дэлхийн аз жаргалын чансаанд тогтмол дээгүр бичигддгийн гол нууц нь эдийн засгийн хүчирхэг суурь, нийгмийн хамгаалал болон амьдралын зөв хэмнэл хослолсонд оршдог. Тус улсын бүтэн цагийн ажилтны стандарт ажлын цаг нь 7 хоногт 38 цаг буюу өдөрт ойролцоогоор 7.6 цаг байдаг бөгөөд нийт хүн амын дундаж ажлын цагийг бодвол 7 хоног нь ердөө 32 цаг болдог байна. Энэхүү уян хатан байдал нь иргэдэд оройн цаг болон амралтын өдрүүдэд номхон далайн эргээр аялах, серфинг хийх зэрэг задгай агаарын идэвхтэй амьдралд бүрэн зориулж, ажил амьдралын төгс тэнцвэрийг хадгалах боломжийг олгодог. Санхүүгийн байдлын хувьд Австралийн бүтэн цагийн ажилчдын дундаж цалин нь жилийн 106,600 орчим австрали доллар буюу монгол мөнгөөр 263 сая төгрөг орчим байдаг. Хөдөлмөрийн үндэсний доод хэмжээ нь дэлхийн хамгийн өндөрт тооцогддог тул жирийн үйлчилгээний ажилтнч санхүүгийн дарамтгүй амьдрах суурьнд бүрддэг. Түүнчлэн иргэн бүрээ хамгаалдаг үн төлбөргүй эрүүл мэндийн систем, хүчирхэг халамжийн бодлого, авилгагүй төр засаг, харилцан бие биедээ итгэх нийгмийн дулаан уур амьсгал нэмэгдснээр австралчууд маргааштай огт санаа зовх зүйлгүй тайван бөгөөд сэтгэл хангалуун амьдардаг байна. 14. Бэлэг. Бэлэг улс нь дэлхийн аз жаргалын чансаанд байнга толгой цогтөг нууц нь иргэдийнхээ ажил амьдралын тэнцвэрийг хуулиар маш чанга хамгаалж санхүүгийн баталгааг нь бүрэн хангаж өгсөнд байдаг. Тус улсад бүтэн цагийн ажилтны стандарт ажлын цаг 7 хоногт ердөө 38 цаг байдаг бөгөөд хэрэв 40 цаг ажиллавал илүү гарсан цагийг нь жилд 12 хоногийн нэмэлт амралт болгон заавал нөхөж олгодог соёлтой. Мөн Бэлэг нь 7 хоногийн 4 өдөр ажиллах уян хатан сонголтыг иргэддээ хуулиар нээж өгсөн тул хүмүүс нь гэр бүл, хувийн амьдрал болон өөрийн хоббигоо асар их цаг гаргаж чаддаг. Санхүүгийн хувьд Бэлгийн дундаж жилийн цалин нь 46,600 гаруй евро орчим буюу нийт монгол мөнгөөр 179 орчим сая төгрөг байдаг. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь сарын 2200 орчим евро байгаа нь Европтой хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг юм. Хамгийн гол нь тус улсад инфляц өсгөд иргэдийн цалинг дагуулan автоматар нэмдэг индексжүүлсэн систем ажилладаг тул үнийн өсөлт иргэдийн амьдралд дарамт болдоггүй. Хэдийгээр Бэлэг нь өндөр татвартай оронд тооцогддогч иргэд нь үүнийхээ хариуд дээд зэрэглэлийн эрүүл мэнд, чанартай боловсролын системийг үн төлбөргүй шавхуу авдаг. Хэрв ажилгүй болсон ч төрөөс урт хугацаанд тэтгэмж олгодог тул иргэд нь ирээдүйдээ санаа зовхгүй амьдардаг гэнэ. 13. Ирланд. Ирланд улс дэлхийн аз жаргалын чансаанд дээгүр бичигддэг гол шалтгаан нь эдийн засгийн асар хурдтай өсөлт, хөдөлмөрийн зах зээлийн таатай нөхцөл болон ард түмнийх нь нөхөрсөг нийтж соёлтой замтай шууд холбоотой. Тус улсад хуулиар тогтоосон стандарт ажлын 7 хоногийн цаг нь 39 цаг байдаг бөгөөд илүү цагаар ажиллах дээд хязгаарыг 48 цагаас хэтрүүлэхгүй байхаар чанд зохицуулсан байдаг. Гэхдээ цагийн болон хагас цагийн ажилчдыг оруулан үндэсний хэмжээнд тооцож үзвэл иргэдийн дундаж ажлын хугацаа 7 хоногт ердөө 32 цаг орчим байдгийг иргэдэд гэр бүл, найз нөхөд болон хувийн амьдралдаа хангалттай цаг гаргаж ажлын стрессээс хол байх том боломжийг олгодог. Санхүүгийн чадамжийн хувьд Ирланд нь дэлхийн хамгийн өндөр орлоготой орнуудын нэг юм. Иргэдийн дундаж цалин нь жилийн 53,000-аас 55,000 евро буюу монгол мөнгөөр 227 орчим сая төгрөг төрдөг. Үүнээс гадна ирландчууд маш халуун дулаан, хошин шогийн мэдрэмжтэй, олон нийтийн харилцааг эрхэмлдэг ард түмэн юм. Хэцүү үед бие биендээ тусалдаг нийгмийн нягт холбоо, хүчирхэг халамжийн систем болон аюулгүй тайван орчин нь Ирланд хүмүүсийн амьдралдаа туйлын сэтгэл хангалуун аз жаргалтай байхад нөлөөлдөг байна. 12. Мексик. Мексик улс дэлхийн аз жаргалын чансаанд баян орнуудыг ардаа орхин дээгүр байранд тогтмол бичигддэг нь аз жаргалтай байхын тулд заавал баян байх албагүй гэдгийг баталсан хамгийн тод жишээ юм. Тэдний аз жаргалын нууц нь эдийн засгийн өндөр үзүүлэлтээс илүүтэй гэр бүлийн маш нэгт холбоо, баялаг соёл болон амьдралыг үргэлж өөдрөгөр хардаг сэтгэлгээнд оршдог. Ажлын цагийн хувьд Мексикчүүд дэлхийн хамгийн урт цагаар ажилладаг ард түмний нэг юм. Тус улсад хуулиар тогтоосон стандарт ажлын 7 хоногийн цаг нь 48 цаг байдаг бөгөөд иргэд нь өнөөдрийн хүртэл үнээс ч илүү ихээр хөдөлмөр эрхэлсээр байдаг. Гэсэн ч тэд урт ажлын цаг, ядаргаа, гэр бүл болон олон нийтийн халуун дулаан уур амьсгал, дуу хуур, баяр наадмаар маш сайн нөхөж стрессээ тайлж чаддаг байна. Санхүүгийн хувьд Мексикийн үндэсний дундаж цалин нь сарын 16,500 орчим Мексик песо буюу ойролцоогоор 3,400,000 төгрөг орчим байдаг.
Засгийн газраас нь сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шат дараатай нэмэгдүүлсээр ирсэн юм. Мексик хүний аз жаргалын гол философи нь маргаашийн төлөө өнөөдрийг золиослохгүй, одоо байгаа цаг хугацаанд баяр баясгалыг мэдрэх гэдэг юм. Хэдийгээр барууны орнууд өндөр цалин хүчирхэг халамжийн систем байхгүй ч хүнд хэцүү үед төр засаг гэхээсээ илүү гэр бүл, төрөл төрөсөд найз нөхдөд бие биедээ тулгуур болдог нийгмийн маш бат бөх амьд хэлхээ холбоо нь мексикчүүдийг ийхүү дэлхийн хамгийн сэтгэл хангалуун хамгийн царайлаг инээмсэглэлтэй ард түмний нэг болгодог байна. 11. Шинэ Зеланд улс дэлхийн аз жаргалын чансаанд тогтмол дээгүр бичигддгийн гол нууц нь байгалийн унган төрөх, иргэдийн аюулгүй байдал болон ажил амьдралын эрүүл тэнцвэрт оршдог. Тус улсад хуулиар тогтоосон стандарт ажлын 7 хоногийн цаг нь 40 цаг байдаг. Шинэ Зеландчууд ажлын дараах цагийг гэр бүлдээ зориулах, цэвэр агаарт алхах, далайд сэлэх зэргийн стрессээ маш сайн тайлж чаддаг бөгөөд киви хэмээх тайван, яруу бас амьдралын хэм маягийг эрхэмлдэг. Санхүүгийн чадамжийн хувьд Шинэ Зеландын бүтэн цагийн ажилчдын дундаж орлого жилийн 70-75 мянган Шинэ Зеланд доллар буюу 160 сая орчим төгрөг байдаг. Үүнээс гадна төр засаг нь иргэд рүүгээ чиглэсэн нийгмийн халамжийн бодлого, үн төлбөргүй эмнэлэг, чанартай боловсролын системийг маш сайн бүрдүүлсэн байдаг. Авилгын түвшин туйлын баг, байгаль орчин нь цэвэр тул, иргэд нь бие биедээ болгох системдээ бүрэн итгэж, тайван бөгөөд сэтгэл хангалуун амьдардаг байна. 10. Швейцар улс нь дэлхийн аз жаргалын чансаанд тогтмол дээгүр байр эзэлдгийн нууц нь эдийн засгийн туйлын тогтвортой байдал, өндөр цалин болон хувь хүний амьдралын чанарыг дээд зэргээр хангасанд оршдог. Тус улсад бүтэн цагийн ажилчдын хуулиар тогтоосон стандарт ажлын 7 хоног нь салбараас хамаарч 45-аас 50 цаг байдаг ч бодит амьдрал дээр иргэд дунджаар 41-ээс 42 цаг л ажилдаг. Швейцарчууд ажлын цагийг маш үр бүтээмжтэй өнгөрөөдөг ба амралтын цагаар альпийн нуруунд алхах, цанаар гулгах зэргээр байгальтайгаа ойр байж стрессээ төгс тайлж чаддаг. Санхүүгийн аюулгүй байдлын хувьд Швейцар нь дэлхийн хамгийн өндөр орлоготой орнуудын нэг юм. Иргэдийн дундад цалин сарын 6700 гаруй швейцар франк буюу 27 сая орчим төгрөг байдаг нь дэлхийн аль ч улсаас хол давсан үзүүлэлт юм. Тус улсад хуулиар тогтоосон үндэсний хэмжээний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж байдаггүй. Мөн Швейцарын шууд ардчлал буюу иргэн бүр нь улс орныхоо чухал хууль шийдвэрт шууд санал өгдөг засаглалын тогтолцоо нь иргэдэд төр засагтаа итгэх 100% итгэлийг өгдөг. Ажилгүйдлийн түвшин маш бага, эрүүл мэндийн систем дээд зэрэглэн их тул швейцарчууд туйлын сэтгэл хангалуун амьдардаг байна. 9. Люксембург улс нь дэлхийн аз жаргалын чансаанд тогтмол дээгүр байр эзэлдэг нь эдийн засгийн туйлын өндөр чадамж, иргэдийнхээ ая тухтай амьдралыг хангахын тулд төрөөс нь олсон орлогоо буцаа маш зөв түгээдэгт оршдог. Ажлын цагийн хувьд Люксембург нь ажил амьдралын зааг ялгааг дээд зэргээр хүндэлдэг соёлтой. Хуулиар тогтоосон стандарт ажлын 7 хоногийн цаг нь 40 цаг байдаг бөгөөд илүү цагаар ажиллахыг маш нарийн зохицуулж ер нь хориглодог байна. Санхүүгийн хувьд Люксембург нэг хүнд ногдох дотоодын нэгт бүтээгдэхүүн болон цалингийн түвшнээр дэлхийд тэргүүлдэг. Иргэдийн дундаж цалин жилийн 75 мянган евро буюу Монгол мөнгөөр 310 сая орчим төгрөг байдаг бөгөөд татврын дараах цэвэр дундаж орлого нь жилийн 45-аас 48 мянган евро буюу 200 орчим сая төгрөг болдог. Хамгийн гол нь инфляц үнийн өсөлтөөс хамаарч цалинг нь автоматар дагуулan нэмдэг уян хатан системтэй. Люксембург нь 690 мянга орчим хүн амтай жижиг улс хэдий ч төр засаг нь иргэдийнхээ ая тухайг дээд зэргээр хангадаг. Жишээлбэл тус улс нь нийтийн тээврийг иргэд болон жуулчдад үн төлбөргүй болгосон дэлхийн анхны улс юм. Үүн дээр дээд зэрэглэлийн эрүүл мэндийн үйлчилгээ, чанартай боловсролын систем, авилгагүй төр засаг, аюулгүй тайван орчин нэмэгдсээр Люксембургийн иргэд туйлын тайван амьдралдаа сэтгэл хангалуун байдаг байна. 8. Израиль улс геополитикийн маш хүнд нөхцөл, байнгын тодорхойгүй байдал дунд оршин тогтнодог хэдий ч дэлхийн аз жаргалын чансаанд тогтмол дээгүр зогсдог нь олон улсын шинжээчдийн анхаарлыг татдаг. Түүнчлэн Израилийн иргэдийн аз жаргалын үндсэн санхүүгийн чадамж, өндөр технологийн хөгжил болон тэдний соёлд байдаг сэтгэл зүйн онцгой төвчээр зэрэгт оршдог байна. Тус улсын хуулиар тогтоосон стандарт ажлын 7 хоногийн цаг нь 42 цаг байдаг бөгөөд ихэнхдээ ням гарагаас пүрэв гараг хүртэл ажиллаж, баасан гарагийн оройноос бям гарагийн орой хүртэлх хугацааг шашны болон амралтын ариун өдөр буюу шаббат болгон бүрэн амардаг. Энэхүү амралтын өдрүүдэд ажил гар утаснаас бүрэн салж, гэр бүлдээ цаг гаргадаг нь стрессээ тайлах том зэвсэг болдог. Санхүүгийн чадамжийн хувьд Израиль нь өндөр хөгжилтэй оронд тооцогддог бөгөөд үндэсний дундаж цалин нь сарын 13,500-аас 15,900 орчим шекел буюу ойролцоогоор 15 сая төгрөг хавцаа хэлбэлцдэг. Ялангуяа тус улсын технологийн салбарынхан дэлхийд тэргүүлэх өндөр орлоготой байдаг нь дундаж түвшнийг дээж татдаг байна. Гэхдээ Израиль хүний аз жаргалын хамгийн том нууц нь гэр бүл болон олон нийтийн маш бат бөх хэлхээ холбоо юм.
Тэдний соёлд хүүхэд төрүүлэх, гэр бүл болохыг маш өндөрт тавьдаг тул төрөл болон залуу үеийн амьдралын идэвх маш өндөр байдаг. Байнгын аюул занал хийлэл донд амьдардаг нь иргэдийг маргаашийн өдөртөө санаа зовхоос илүүтэй өнөөдөр өөрөө одоо байгаа цаг хугацаанд сэтгэл хангалуун, баяр хөөртэй амьдрах, сэтгэлгээг суулгасан бөгөөд нийгэм даяараа бие биендээ тусалдаг, өндөр итгэлцэл нь тэднийг ийхүү дэлхийн хамгийн аз жаргалтай ард түмний нэг болгодог байна. 7. Нидерланд. Нидерланд улс дэлхийн аз жаргалын чансаанд байнга толгой цогтох гол нууц нь хүүхэд залуусын өндөр сэтгэл ханамж, хувь хүний сонголтыг дээд зэргээр хүндэлдэг эрх чөлөөт байдал болон Европт хамгийн богино ажлын цагтад оршдог гэнэ. Тус улсын ажил амьдралын тэнцвэрийг илэрхийлэх хамгийн гол үзүүлэлт бол ажлын цаг юм. Нидерланд нь нийт хүн амын дундаж ажлын хугацаагаар дэлхийд хамгийн багад тооцогддог бөгөөд иргэдэн 7 хоногт дунджаар ердөө 31-ээс 32 цаг л ажилладаг. Ялангуяа эцэг эхчүүд хүүхдээ өсгөх, хувийн амьдралдаа цаг гаргахын тулд 7 хоногийн 4 эсвэл 3 өдөр ажиллах соёл маш түгээмэл байдаг бөгөөд ундаг дугуйн төгс дэд бүтцэн тэднийг замын төгжрөл стрессээс бүрэн ангижруулдаг. Санхүүгийн чадамжийн хувьд Нидерландын иргэдийн үндэсний дундаж цалин нь жилийн 48,000 евро буюу Монгол мөнгөөр 200 орчим сая төгрөг байдаг. Нидерланд хүний аз жаргалын философи нь хувь хүний үзэл бодол, амьдралын хэв маягийг хинч шүүмжилдэггүй, хит их хөрөнгө мөнгөөр гайхуулахыг таашаадаггүй, тайван сэтгэлгээнд оршдог. Дээд зэргийн чанартай боловсрол, эрүүл мэндийн тогтолцоотой тул нэгдсэн үндэсний байгууллагын судалгаагаар дэлхийн хамгийн аз жаргалтай хүүхдүүд энэ улсад өсөж хүмүүждэг гэж байнга тодорхойлдог байна. 6. Норвеги. Норвеги улс дэлхийн аз жаргалын чансаанд байнга дээгүрч жагсдаг нь байгалийн асар их баялаг ард түмнийхээ нийгмийн баталгаанд төгс зарцуулж, ажил амьдралын эрүүл хэмнэлийг бүрдүүлсэнд оршдог. Тус улсад бүтэн цагийн ажилчдын стандарт нь 7 хоногт 37.5 цаг байдагч нийт хүн амын дундаж ажлын цаг нь 7 хоногт ердөө 33.5 цаг орчим байдаг бөгөөд ажилчдыг илүү цагаар ажиллахыг огт дэмждэггүй, ажлын дараа хувийн амьдралаа эрхэмлэхийг шаарддаг. Санхүүгийн хувьд Норвеги нь дэлхийн хамгийн чинэлэг орнуудын нэг бөгөөд иргэдийн сарын дундаж цалин нь 62,000-аас 63,000 Норвеги крон буюу 20 сая орчим төгрөгтэй тэнцдэг. Хуулиар тогтоосон албан ёсны хөтөлбөрийн хөлсөд доод хэмжээ гэж байдаг гэж салбар бүрийн үйлдвэрчдийн эвлэлийн хүчтэй тогтолцоогоор жирийн үйлчилгээний ажилтны цалинч маш өндөр түвшинд хамгаалж өгсөн байдаг. Газрын тоос, хийн экспортоос олсон ашгаа төр засаг нь дэлхийн хамгийн том баялагын сандаа хоримтлуулж, иргэдийнхээ үн төлбөргүй боловсрол, эрүүл мэндийн дээд зэрэглэлийн үйлчилгээнд зориулдаг. Нийгмийн баян ядуугийн ялгаа туйлын бага, хүмүүс бие биедээ болон төр засагтаа итгэх итгэл асар өндөр тул норвегичууд ирээдүйдээ ямар ч айдасгүй туйлын тайван, сэтгэл хангалуун амьдардаг байна. 5. Швед. Тус улсад хуулиар тогтоосон стандарт ажлын 7 хоног нь 40 цагтайч, иргэдийн дундаж ажлын хугацаа 7 хоногт ердөө 34 цаг орчмол байдаг. Шведүүдийн амьдралын салшгүй нэг хэсэг бол фика хэмээх соёл бөгөөд энэ нь ажлын дундуур заавал завсарлага авч хамт олноороо кофе уун, амттан идэж, ажил бус сэдвээр ярилцах боломжлол юм. Энэ нь ажлын стрессийг бууруулж бүтээмжийг нэмэгдүүлдэг. Мөн тэд амьдралын бүхий л зүйлд хэд туйлшрахгүй дундаж бөгөөд тэнцвэртэй хандах лагом хэмээх философийг баримталдаг. Санхүүгийн хувьд Швед иргэдийн сарын дундаж цалин 45,000-аас 46,000 швед крон буюу ойролцоогоор 15 сая төгрөг орчим байдаг. Тус улсад хуулиар тогтоосон хөтөлбөрийн хөлсөд доод хэмжээ гэж байдаггүй. Шведийн аз жаргалын өөр нэг том баг нь бол гэр бүл дээлтэй нийгмийн бодлого юм. Хүүхэд төрөхөд эцэг эх хоёр нь нийт 480 хоногийн цалинтай амралт олгодог ба үүнийг ээж аав хоёр нь заавал хувааж идэх хуультай. Үүн дээр дээд зэрэглэлийн үн төлбөргүй боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо, байгаль орчны туйлын цэвэр, аюулгүй байдал нэмэгдсээр шведүүд сэтгэл хангалуун амьдардаг гэнэ. 4. Коста Рика. Коста Рика улс дэлхийн аз жаргалын чансаанд Төв Америкийн орнуудаас тогтмол дээгүр бичигддэг нь аз жаргалтай байхын тулд заавал баян Скандинавын орны иргэн байх албагүй гэдгийг харуулсан өвөрмөц жишээ билээ. Тэдний аз жаргалын суурь нь ердөө л эрүүл энх амар амгалан амьдрахыг эрхэмлдэг философит нь оршдог. Ажлын цагийн хувьд Коста Рикачууд Латин Америкийн бусад орнуудын адил нэлээд урт хугацаагаар хөдөлмөрлөдөг. Хуулиар тогтоосон стандарт ажлын 7 хоног нь 48 цагтай бөгөөд энэ нь дэлхийн хамгийн урт ажлын цагтай орнуудын нэгд тооцогддог. Гэвч тэд ажлын өндөр ачааллыг оройн цаг болон амралтын өдрүүдээр номхон далайн дулаан эрэг, халуун орны ширэнгэн ойд цагийг өнгөрөөж стрессээ төгсдөл чаддаг байна. Санхүүгийн хувьд тус улсын үндэсний дундаж цалин нь сарын 600,000 орчим колон буюу ойролцоогоор 4 сая орчим төгрөг байдаг. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь мэрэгжил, ур чадвараас хамаарч ялгаатай тогтоогдсон бөгөөд нарийн мэрэгжилгүй жирийн ажилтны доод цалин нь сарын 370,000 колон буюу 2,600,000 орчим төгрөг байдаг. Энэ нь Латин Америкийн бүс нутагтаа хамгийн өндөр доод цалин тооцогддог тул иргэдэд амжиргааны дарамт бага ирдэг байна.
Коста Рика хүний аз жаргалын хамгийн том нууц бол тэдний амьдралын үрээ болсон Pura Vida буюу цэвэр амьдрал хэмээх философи юм. Төр засаг нь бүр 1948 онд армиа бүр мөсөнд татан буулгаж, цэргийн зардлаа иргэдийнхээ эрүүл мэнд, үн төлбөргүй боловсрол, байгаль хамгаалалтанд бүрэнд ажилласан дэлхийн цорын ганц орн юм. Байгалийн баялаг, экосистем, аюулгүй тайван орчин, гэр бүл, найз нөхдийн нэгт холбоонд Коста Рикачуудыг мөнгнөөс илүүтэй сэтгэл зүйн хувьд дэлхийн хамгийн баян, хамгийн аз жаргалтай ард түмэн болгодог байна. 3. Дайн. Дайн улс дэлхийн аз жаргалын чансаанд тогтмол ихний 3 байранд бичигддэг нууц нь нийгмийн тэгш байдал, иргэдтэй олгодог асар өндөр хамгаалалт болон ажил амьдралын алтан тэнцвэрт оршдог. Тус улсын бүтэн цагийн ажилчдын стандарт ажлын цаг нь 7 хоногт 37 цаг байдаг бөгөөд нийт хүн амын дундаж ажлын хугацааг тооцвол 7 хоногт ердөө 32 цаг орчмол болдог байна. Дайнчууд ажлын дараах цагийг гэр бүлдээ зориулах, дугуй унах, соёлын арга хэмжээнд оролцохыг туйлаас эрхэмлэдэг. Тэдний амьдралын гол философи бол хьюгэ буюу гэр бүл, найз нөхдөөрөө цуглаж, лаасан, дулаан уур амьсгалд амьдралын энгийн зүйлсээс амар амгалан баяр баясгалыг мэдрэх соёл юм. Иргэдийн дундад салхи нь 47,000 орчим дайн крон буюу ойролцоогоор 24 сая төгрөг орчим байдаг. Дайн улс дэлхийд хамгийн өндөр татвартай орнуудын нэг боловч иргэдэн үүндээ туйлын сэтгэл хангалуун байдаг. Учир нь төлсөн татварынхаа хариуд дээд зэрэглэлийн үн төлбөргүй эрүүл мэнд, коллеж, ихтэй сургуулийн үнэгүй боловсрал, дээр нь оюутнуудтай сар бүр тэтгэмж олгодог мөн ажилгүйдлийн асар хүчирхэг тэтгэмжийн системийг авдаг. Нийгмийн баян ядуугийн ялгаа туйлын баг, авилгагүй төр засагтай, бие биедээ итгэл асар өндөр тул дайнчууд сэтгэл хангалуун амьдардаг байна. 2. Айсланд. Айсланд улс нь дэлхийн аз жаргалын чансаанд тогтмол ихний 3 байранд бичигддэг нь хүн ам цөөн, бие биедээ тулгуурласан нягт нийгэм, ажил амьдралын уян хатан хэмнэл болон байгалийн унган хүч чадалд оршдог. Тус улсад хуулиар тогтоосон стандарт ажлын 7 хоног нь 40 цагтай байдаг ч үйлдвэрчний эвлэлийн амжилттай туршилтуудын үр дүнд ихэнх салбарууд цалингаа хасахгүйгээр 7 хоногийн 35-аас 36 ажлын цагт шилжсэн байдаг. Үндэсний хэмжээнд иргэдийн дундаж ажлын хугацаа 7 хоногт ердөө 32 цаг орчим байдаг нь иргэдэд гэр бүлдээ цаг гаргах, мөн дуртай зүйлсээ хийж стрессээ тайлах бүрэн боломжийг олгодог. Айсландчуудын амьдралын гол философи бол Пета Ред Даш буюу бүх зүйл бүтэн зүгээр болно хэмээх сэтгэлгээ бөгөөд энэ нь цаг агарын хатуу ширэн уур амьсгал, галтуулын идэвхжил дундаж тэднийг үргэлж өөдрөг тайван байхад тусалдаг гэнэ. Айсланд нь дэлхийн хамгийн өндөр орлоготой орнуудын нэг ба иргэдийн сарын дундад цалин нь 820,000-аас 830,000 Айсланд крон ойролцоогоор 22 сая төгрөг хавцаа хэлбэлцдэг. Ердөө 390,000 гаруйхан хүн амтай тул Айсландд гэмт хэрэг, авилга бараг байдаггүй бөгөөд дэлхийн хамгийн аюулгүй 50 орноор байнга шалгардаг. Төр засаг нь үн төлбөргүй чанартай боловсрол, эрүүл мэндийн систем, гендрийн эрх тэгш байдлыг төгс бүрдүүлсэн тул иргэд нь бие биедээ болон системд 100% итгэж туйлын сэтгэл хангалуун амьдардаг гэнэ. 1. Финлянд. Финлянд бас дэлхийн аз жаргалын чансааг сүүлийн олон жил дараалан тасралтгүй тэргүүлж байгаа дэлхийн хамгийн аз жаргалтай орн бөгөөд тэдний нууц нь тансаг хэрэглээнд биш, харин нийгмийн төгс хамгаалалт, ажил амьдралын алтан тэнцвэр, байгальтайгаа зохицон амьдардаг соёлд нь оршдог. Тус улсад хуулиар тогтоосон стандарт ажлын 7 хоног нь 40 цагтай байдаг ч үндэсний хэмжээнд иргэдийн дундаж ажлын хугацаа 7 хоногт ердөө 33 цаг орчим байдаг. Финляндчууд ажил амьдралын заагийг маш хатуу баримталдаг бөгөөд ажлын цаг дуусмагц шууд гэр бүлтэй цаг гаргах, саунд суух, ойд алхах зэргээр стрессээ төгс тайлдаг. Тэдний амьдралын гол философи бол сисо буюу хүнд хэцүү үед шантрашгүй зүтгэх хатан төвчээр мөн амьдралд байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, даруухан амьдрах сэтгэлгээ юм. Санхүүгийн хувьд Финляндийн иргэдийн сарын дундад цалин 3,800-аас 3,900 евро буюу Монгол мөнгөөр 16 сая төгрөг орчим байдаг. Финляндийн аз жаргалын хамгийн том баг нь бол төр засагтаа итгэх итгэл, нийгмийн тэгш байдал юм. Дэлхийд шилдэг тооцогддог боловсролын систем, дээд зэрэглэлийн эрүүл мэндийн үйлчилгээ нь иргэддээ үн төлбөргүй шахуу олддог. Нийгмийн баян ядуугийн ялгаа, авилгын төвшин туйлын баг. Байгаль орчин нь дэлхийн хамгийн цэвэр, аюулгүй орчинд тооцогддог байна. Тэгэхээр аз жаргал гэдэг нь асар их хөрөнгө мөнгөнд биш, харин ирээдүйдээ санаа зовхгүй тайван амьдрах, амар амгалан болон цаг хугацааны тэнцвэрт оршдог гэжээ. Монгол улс судалгаанд оролцсон дэлхийн 140 гаруй орноос дундаж түвшинд буюу 70 дугаар байранд тогтвортой байрлаж байна. Монголчуудын хувьд нийгмийн харилцаа, гэр бүлийн бат бөх холбоо зэрэг сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйл болдог бол эдийн засгийн тогтворгүй байдал, үнийн өсөлт, ажилгүйдлийн төвшин, улс төрийн байдал, авилгын индекс зэрэг нь аз жаргалын оноонд сөргөөр нөлөөлөх гол шалтгаан болдог байна. Ингээд та аз жаргалтай амьдарч байна. Эсвэл дээрх улсуудын аль нэгэн рүү явахыг хүсэж байна уу? Комментээр бидэнтэй сэтгэлээ хуваалцаарай.